Сайн байцгаана уу? Та бүхэн төгсгөл семинартаа дахин урьж байгаа дах баяртай байна. Бид бүхэн энэ хүү семинараа дамжуулан дэлхийн төгсгөлийн үед юу болох вэ гэдгийг судлан илүү их ойлголтыг авч байгаа. Та бүхэн Библийг унших, судлах хүсэлтэй болж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Төгсгөл гэдэг энэ хүү үг маань амьшигтай хэцүү зүйлсийг зөгнж байгаа гэхээсээ илүү биднийг аврах, биднийг хамгаалах Бурхан байгаа гэдгийг сануулгах зорилготой. Та бүхэн хүү семинараа дамжуулан Бурхантай танилцаасаа биднийг хайрладаг, бидний төлөө бүхнийг хийж байдаг, мөн бидний ирээдүг төгс төгөлдөр болохоор гайхамшигтаар бүхнийг зохицуулж байгаа эзэн байгаа гэдэгт итгэх тийм боломжтой болно гэж найдаж байна. Өнөөдрийн хичээл бол ирээдүйн 7 гамшиг гэсэн илчлэл домд бичигдсэн зөгнөл юм байна. Энэхүү зөгнөлд Бурханд итгэдэг хүмүүс хэрхэн хамгаалагдах вэ? Бурханд итгэдэггүй хүмүүст юу тохиолдох вэ гэдгийг голчлон харуулах болно. Бурханд итгээгүй муурын сүнс буюу сатаны удирдлагын дор байгаа хүмүүс. Мөн дээрээс нь Библиэд бичсэний дагуу зөгнөлдөр араатны тэмдгийг авсан буюу бузар мууг даган дуурайгч хүмүүст ямар гамшиг тохиолдох вэ гэдэг талаар илүүтэй онцлон заах болно. Матай номын 24 дугаар бүлгийн 3 дугаар ишлэл дээрээс эдгээр зүйлс чинь хизээ болох юм бэ? Таны залж ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ гэж Есүсийн дагалдагч нар Есүсээс асуусан байдаг. Есүс хаанчлалын сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий дээр тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ гэж хэлсэн. Есүс олон аимшигтай шинж тэмдгүүдийг өгүүлж исэн боловч гэсэн энэ дундаасаа хамгийн сайхан мэдээг бидэнд уламжлан өнөө үеийг хүртэл уламжлуулан өгсөн байна. Энэ ямар мэдээ вэ гэхээр бол Бурхан удахгүй ирж энэ дэлхийг төгсгөж энэ дэлхий дээр төгс хаанчлалыг бий болгож өөртөө итгэсэн болон зөв сайныг хүсэн мөрөөддөг хүмүүсийг мөнхөд амьдруулна гэсэн ийм сайхан мэдээг түгэнэ гэж хэлж байгаа. Тиймээс Библиэлд хэлдэг: "Иймээс гимшицгэн. Нүглүүдээс салахын тулд эргэцгэн. Тэгвэл сэргийх цаг эзний оршихугаас ирэх болно" гэж хэлсэн. Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрөх юм бол Бурхан итгэмжид бөгөөд зөвхт бөгөөд бидний нүглийг уучлж бүхэл зөвхт бус байдлаас биднийг цэвэрлж өгнө гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг бол хэрвээ бид бүхэн би гин нүгэлтэй би бузар муу хүн юм байна гэдэг хүлээн зөвшөөрөх юм бол Бурхан биднийг уучлна гэж хэлж байна. Биднийг зөв шударга хэмээн тооцоолж бидний өмнө хийсэн бүх гин нүглүүдийг байхгүй болгоно гэж хэлсэн. Илчлэлт номын 22 дугаар бүлгийн 11 дугаар ишлэлээс бурууг үйлддэг нэг нь буруугаа үйлцэл байг гэж хэлсэн. Бузар муу нэг нь бузар муу чигээрэл байг. Зөвхт нэг нь зөвхт байсан байдлаа хэрэгжүүлсээр л байг. Ариун нэг нь өөрийгөө ариунаар сахисаар л байг гэж хэлсэн. Энэ юу гэсэн хэвээр бол эцсийн дүндээ хэрвээ бид бүхэн зөв сэтгэлээсээ өөрсдөө гим нүглийг ойлгохгүй юм бол бид гим буруугаас холдохгүй юм. Тийм хүмүүс Бурханы тусламжийг авч чадахгүй. Тийм учраас тийм хүмүүс нь тийм үйлдэлээ хийсээр л байг. Яагаад гэвэл бол нэг л өдөр энэ болгон өөрчлөгдөнө. Нэг л өдөр бүхнийг өөрчлөх, шинчлэх, шүүх, шийтгэх тийм цаг хугацаа ирнэ гэж хэлсэн. Цааш үргэлжлүүлэн харагтун би удахгүй ирнэ гэж Есүс хэлсэн. Би хүн бүрд үйлдснийхэн дагуу буцаан төлөхийн тулд миний шагнал бас надтай хамт байна гэж хэлсэн. Тэгэхээр Есүс Христ зөвхөн шийтгэл оноохын тулд биш. Энэ дэлхийг сүрүүлэхийн тулд биш. Харин энэ дэлхийг өөршин шинчилд шагналыг өгөхийн тулд, мөнх амийг өгөхийн тулд ирнэ гэж хэлсэн. Тэгэхээр Есүсийн дахин ирэлт буюу дэлхийн төгсгөл гэдэг бол шийтгэл, аимшигтай үйл явдал гэхээсээ илүү шагнал буюу Бурханыг хүлээн зөвшөөрсөн зөв сайныг хүсэн мөрөөддөг хүмүүст сайн сайхан болгоныг өгөх ийм сайхан үйл явдал болно. Лук номдэр хэлсэн байдаг: Новагийн өдрүүд буюу эрт дээр үед усан галав юусан өдөр ямар байсанчлан хүний хүүгийн өдрүүд ч гэсэн хүн тиймэрхүү байх болно гэж хэлсэн. Бурхан энэ дэлхийг бузартад доройтож маш хурдцтайгаар өөрийгөө сөнөөх хэмжээнд хүрж исэн энэ үед усан галав юул болгон энэ дэлхийг тэр чигээр нь оронгоор нь өөрчилсөн байдаг. Тухайн үед бол 8 хүн амьд үлдсэн. Нова болон түүний хүүхдүүд. Энэ ганц гэр бүлээс дэлхийн дараагийн хүмүүс хүндрэлтэн үүсэн бий болсон. Тэгвэл яг л тухайн өдөр юу болсон? Яг л түүнтэй адилхан дэлхийн төгсгөлийн цаг үе бас өрнөх болно гэж Библиэд хэлдэг. Нова хүүгч авдралд орох өдрийн хүртэл хүмүүс идэж ууцгааж, гэрлэж, нөхөрд гацгааж байсан. Тэгтэл үер буун тэднийг бүгдийг нь хөнөөсөн гэж хэлдэг.
Библиэлд яг л тэр үер болохоос өмнөхөн хүмүүс амьдралаа жирийн л байдлаар авч яваал амьдрал нь үргэлжлэх юм мэтэр бодож бүхэл юм зүгээр хിവэрээ явагдах юм шиг л бодож байсантай адилхан дэлхийн төгсгөлийн цаг үед ч гэсэн тийм л байх болно гэж хэлсэн. Илчлэлт номын 16-гийн 1-р ишлэлдэр 7 гамшигын тухай өгүүлдэг. Энэ 7 гамшиг бол итгэгч хүмүүстэр бус харин үл итгэгч хүмүүстэр буух юм. Хичнээн энэ 7 гамшиг итгэгч бус хүмүүстэр буух боловч гэсэн тэр хүмүүс Бурхныг ойлгож Бурханд итгэлээ өгөхгүй гэж хэлж байна. Тийм учраас энэ болгоноос бид юг харж болох вэ гэхээр бол итгэлгүй байдал, Бурхныг эсэргүүцэх зүрх сэтгэл ямар их хатуу мөн ямар их ойлголт багтаа байдаг вэ? Хэдийгээр аимшиг буюу сүүл толгоон дээр нь бун ирсэн байгаад ч гэсэн тэр хүмүүс ойлгохгүй зүтгэсээр хол. Тэгэхээр бол та бүхэнд би нэг зүйлийг хэлмээр байна. Бурханд итгэх итгэл гэдэг бол Бурхны ариун сүнс бидний сэтгэлд ирж үгээ хэлж байгаа. Тэгээд түүнээс бол сэтгэлээ өөршин шинжилж байгаа ийм үйл явдал. Бурхныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүс харанхуй, сохор тийм байдалд орсон гэсэн үг. Хичнээн ариун сүнс сэтгэлд нь үгээ хэлж яадаг ч гэсэн зөв үннийг таниулахыг хичээж байгаа үед тэр хүмүүс харанхуйдаа хിവэр байж үннийг үзэн ядаж доромжилж эхэлдэг. Тэгвэл ийм хүмүүстэр гамшиг буух болно гэж хэлсэн байдаг. Илчлэл номын 16-гийн 1-р ишлэлдээс сүмээс 7 тэнгэрлэгчид явагтун Бурхны уур хилэнгийн 7 аягтайг дэлхий дээр асаг гэж чанга дугаар хэлхийг би сонсвоо гэж хэлсэн. Гэхдээ 7 гэдэг бол төгс тоог илэрхийлдэг. Төгс буюу Бурхны аливаа нэгэн үйл ажиллагааг 7-оор байнга дүрсэлж байсан. 7 үйл явдал болно гэж бол өгүүлдэг. Энэ үгсэгтэр ийм төгс өрнөлттэй төгс үр дүн аваачих тийм үйл явдал болно гэсэн үг. Үүн дээрээс нь аягтайг асаг гэдэг маань тэр нь зовлон юм уу аливаа нэгэн бузар мууг хүмүүс өөрсдөө аягандаа цуглуулan тэгээд дүүрэх үед нь тэр хүмүүс ууж байгаа гэсэн ийм утга санааг илэрхийлж байсан. Эхний гамшиг. Илчлэлт номын 16-гийн 2-р ишлэлдээс эхнийх нь явж аягтайгаа дэлхий дээр асгаваа гэж хэлсэн. Араатны тэмдэгтээ болон түүний хөрөгт мөрөгсөн хүмүүст муухай хортой яр гарваа гэж хэлсэн. Тэгэхээр бол энэхүү гамшиг Бурхны хүмүүстэр биш. Түүнийг хүлээн зөвшөөрсөн хүмүүстэр бус. Харин араатны хөрөгт мөрөгсөн буюу муу ерийн сүнсийг хүлээн зөвшөөрсөн Бурхныг эсэргүүцэгч, Бурхны үннийг сахитгүй тийм хүмүүсээр бууна гэсэн үг юм. Хөлийн улнаас нь толгой хүртлээ эрүүл газар алгуулсан. Шахаагүй, боогоогүй, тосоор зөөллөөгүй шарх сорив өмхий яр тэдэн дээр бий болох болно гэж Исая номдэр хэлсэний дагуу энэ нь эдгэшгүй тийм яр шарх өвчин зовлон мэдрүүлсэн тийм хувь хүн дээр мэдэгдэх зовлон байх болно гэж хэлсэн. Гэхдээ өнөөдөр бид бүхэн яг энэхүү гамшиг сайн тодорхойлж чадахгүй байгаа боловч гэсэн хувь хүн болгоны сэтгэл юм уу эсвэл биед нь тохиолдож байгаа энэ зовлон шаналлыг тэр хүмүүс эдлэх болно. Гэсэд ч гэсэн тэд үүнийг ойлгохгүй ямар зовлон дэрвдээд байгаагаа мэдрэхгүй өнгөрөх болно. Хоёр дахь гамшиг. Илчлэлт номын 16-гийн 3-р ишлэлээс хоёр дахь нь аягтайгаа тэнгис тасглаа. Тэнгис нь өгсөн хүний цус мэд болоход түүн доторх амьд юм бүхэн өхвэ гэж хэлсэн. Тэгэхээр энэхүү зөвгнөл бол яг л элчдэр үед Египчүүдэд тохиолж байсан энэ 10 гамшигтай их төстөө ийм гамшигуд байх болно. Мосе гэдэг нэгэн хүнийг бурхан дуудаж өөрийн ард түмнийг 400 жил боочлогдсон Египтээс гаргахыг хүссэн. Тэр үед Мосе Египтийн хаанд очиж хэлсэн байдаг. Фараон, та миний хүмүүсийг явуулаач. Миний хүмүүс хээр талд очиж бурхандаа мөргөл үлдэхийг хүсэж байна гэж хэлсэн. Фараон, би та нарыг явуулахгүй гэж хэлсэн. Явуулахгүй гэж хэлэх болгонд бурхан гамшиг өгч байсан. Яг л үүнтэй адилхан дэлхийн төгсгөлийн цаг үед хүмүүсийн зүрх сэтгэл болон бие махбод мөн эргэн тойронд нь ийм гамшигтай үйл явдал тохиолдно гэж хэлж байгаа. Энд юу гэж хэлсэн мэхээр бол дэлхийг бузралсан далаа тэнгисийг бол одоо ялгадэс мөн дээрээс нь үхсэн амьттай дүүргэсэн мэт ийм бол аимшигтай юм цус бол одоо болгон хувиргасан мэт үйл явдал болно гэж хэлсэн. Гурав дахь нь Илчлэлт номын 16-гийн 4-р ишлэлээс гурав дахь нь аягтайгаа гол мөрөн болон усны ундрагууд дээр асгахад цус болсон гэж хэлдэг.
Гэтэ Илчлэл номын 16-гийн 100 дугаар эшлэлдээс цааш өргөжлүүлэн яагаад гэвэл тэд ариун хүмүүсийн ба иш үзүүлэгчдийн цусыг урсгасан юм а гэж хэлсэн. Та тэдэнд уулгахаар цус өгсөн. Тэднийг энгүүл зохино гэхийг би сонсвоо. Тэгэхээр эндгээр хүмүүс нь Бурхны хүмүүсийг үзэн ядаж, хавчин гадуурхад ич амийг нь хороож исэн учраас, цусыг нь урсгаж исэн учраас эдгээр хүмүүс төр өөсөдөр нь өөсдөгөө эвгүүтгэх, мөн дээрээс нь гэмт хэрэг аимшигтай үйл явдлуудыг бас тэр хүмүүс өөрөөсдөө бий болгоно гэж хэлж байгаа. Ийм гамшигуд тэр хүмүүсийн амьдралд бий болно. Дөрөв дэх гамшиг нь. Дөрөв дэх нь аягтайгаа наран дээр асгалаа. Хүмүүсийг галаар төөнхийг түнд зөвшөөрж гэж хэлсэн. Хүмүүс шатам халуунаар төөнөгдсөн ч эдгээр гамшигуудыг захирах эрхтээ Бурхны нэрийг доромжллоо. Тэд түүнд алдрыг өргөе хэмээн гэмссэнгүй гэж хэлсэн. Дараагийн гамшиг нь маш халуун ийм гамшигын тухай өгүүлж байгаа. Нар бол их төөнөж шатаам тийм халуун болсон. Энийг зарим нэг хүмүүс бол дэлхийн дулаалтай зөвлөж яадаг. Гэхдээ та бүхэн ажиллаж байгаа бах. Энэ 7 гамшиг бол хүмүүстэр болон хүмүүс эргэн тойронд байгаль ертөнцид дэлхий дээр болж байгаа гамшигуудыг бол хэлж байгаа. Дэлхийн төгсгөл дээр болж байгаа дэлхийн төгсгөлийн үед болох олон шинж тэмдгүүдийг би судалж ирсэн. Тэгэхээр энэ бүх шинж тэмдгүүд бол энэ 7 гамшигаар дамжин ажиглагдсан харагдаж байгаа гэсэн үг. Гисэн идэж гисэн хүмүүс энэ дэлхий дээр ер бусын зүс болж гамшигуд бий болж хүмүүс зов шаналж байгааг харах болгондоо Бурханд итгэж найдах бус. Харин түүнийг эсрэгээр доромжилсан гэж бол хэлж байгаа. 5 дахь гамшиг энэ дэлхий дээр буужилж байна. Илчлэл номын 16-гийн 10-11 дэх эшлэлээс 5 дахь нь аягтайгаа Аратны сэнти дээр асгаваа гэж хэлсэн. Та бүхэн сайн ажиллаж байгаа. Аратны сэнти дээр асгасан. Түүний хаанчлал харанхуй болж тэд өвдсөндөө хилээ хазаж зовир шархлаанаасаа болж Тэнгэрийн Бурхныг доромжлов. Тэд өөрсдийнхөө үүсэд гэмссэнгүй гэж хэлсэн. Тэгэхээр энэхүү ишлэлдэр юу гэж хэлж байгаа нөхдөр бол Аратны сэнти буюу Мойрын сүнсний яг тэр үйл ажиллагаагаа зохион байгуулдаг, явуулдаг яг л тэр газар дээр нь аимшигтай юм зовир бий болгоолно гэж бол хэлсэн. Дуулал номын 91-ийн 7-8 дахь ишлээс 1000 хүн чиний тэргэд төмөн хүн чиний баруун гар талд оновч энэ нь чамд халдахгүй гэж хэлсэн. Энэ гамшигуд тохиолдож энэ Мойрын сүнс буюу Аратны тэмдгийг авсан хүмүүс зовлон шаналлыг мэдэрж байгаа үед Бурханд итгэсэн хүмүүс энэ зовлонгоос ангид байх болно гэж хэлсэн. Тийм учраас итгэгч хүмүүс, Бурханд найдсан хүмүүс дэлхийн төгсгөлийн үед айд сандрах хэрэггүй юм. Цаашаа өргөжлүүлэн Дуулал номын 91 бүлэг дээр учир нь чи миний хорогдох газар болох эзнийг буюу хамгийн дээд нэгнийг орших газараа болгосон юм а. Ямар ч хор хөнөөл чамд очрохгүй. Ямар ч гамшиг чиний майханд ойлдохгүй гэж хэлсэн. Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулд тэр өөрийн Тэнгэр элч нараа чиний талаар тушаал өгнө гэж хэлсэн. Чамайг хамгаалуулахаар Тэнгэр элчдэрээ явуулна гэж хэлсэн. Дэлхийн төгсгөлийн цаг үед Мойрын сүнсний замыг дагдаг, бузар мууг үлддэг хүмүүстэр гамшиг бий болох үед харин Бурхан юу гэж хэлж байна? Өөрийн хүмүүсийг тэрээр хамгаалan тэрээр Тэнгэр элч нараа илгэн туслуулах болно. Яв номын 5-ын 19-р ишлэлдээс 6 гамшигаас тэрээр чамайг авалж 7 бузар муу зөөлж чамд хөрөхгүй гэж хэлсэн. Тэгэхээр бол энэ хэдийгээр 3000-4000 жилийн өмнө бичигдсэн боловч гэсэн дэлхийн төгсгөлийн тухай гайхамшигтай зөвлөж байгаа. Хэдийгээр та бүхэн дэлхий дээр гамшиг бууж ирэх боловч гэсэн Бурхны хүмүүс харин хамгаалагдах болно гэж хэлж байгаа. Исая номдэр цааш өргөжлүүлэн учир нь эзэн дэлхийн оршин суугчдын нүглийнхэн төлөө шийдэхээр өөрийнхөө газраас ирэх гэж байна гэж хэлсэн. Дэлхийн асгалсан цусыг илчлэн алагдагсдыг дахин далдлахгүй гэж хэлсэн. Ингээд 6 дахь гамшиг бууж ирсэн. Илчлэл номын 16-гийн 12-оос 16 дахь ишлэлээс 6 дахь нь аягтайгаа агуу Евфрат мөрөнд асгасанд усан ширэгвэ гэж хэлж байна. Ингэснээр нар мандах зүгээс ирэх хаадад зам бэлдэх юм а. Лууны амнаас, Аратны амнаас, хуурамч иш үзүүлэгчдийн амнаас мэлхий шиг 3 бузар сүнс гарахыг би харав. Учир нь тэд бол тэмдгүүдийг үлдэн төгс хүчит Бурхны агуу өдрийн дайнд хамттан цуглуулахаар бүх дэлхийн хаад дээр гарч ирчих чөтгөрийн сүнснүүд юм а гэж хэлсэн. Харагтун би хулгайч шиг ирнэ гэж Иесус өөрөөр хэлсэн. Би хүмүүсийг мэдэхгүй байхад ирнэ.
Сэрүүн байж хувцсаа сахидаг хүн харин ерөөлтэй. Ээстэгвэл тэр хүн нүцгэн явж ичгүүрийг нь хүмүүс харах вэ. Тэд хаадыг еврейгээр Армагедон гэгддэг газарт цуглуулва. Тэд дараагаар нь еврей хэлээр Армагедон гэдэг газар хүмүүсийг цуглуулсан гэж бол хэлсэн. Тэгэхээр бид бүхэн энэ 6 дахь гамшиг дээр анхаарал тавих хэрэгтэй. 6 дахь гамшиг дээр бол одоо усыг татлуулсан гэсэн ийм утгатай үгийг бол хэлсэн байдаг. Хэрвээ 6 дахь гамшигыг бид бүхэн сайн судалж үзэх юм бол 6 дахь гамшиг бол Даниэл номдэр болсон үйл явдалтай их төстэй үйл явдлыг бол зөгнж байдаг. Даниэл номдэр гарсан ямар үйл явдал энэхүү зөгнөлтөд нийцж байна. Даниэл номын 5 дахь бүлэг дээр бол Белтешазар гэдэг Набукаднезар хааны, Вавилоны агуу хааны ач хүүд тохиолдсон нэг үйл явдал байдаг. Тэрээр эцэг өвгдийнхаа бурханд итгэсэн итгэлийг сахиагүй. Тэгээд тэрээр маш их бардамнан тэгээд их бозромоо үйлдэл хийдэг байсан. Тэрээр олон зочид гүйчдийг цуглуулan найрыг бол хийж явах үед яг тэр үед нь бол түүний сүрэл ирсэн байдаг. Түүнийг удахгүй сүрэх гэж байгаа тухай бурхан ер бусын байдлаар хан дээр бол галаар хуруу гарч иж бичин удахгүй чиний хаанчлаас сүрэх болно гэж сануулж байсан. Энэ сануулгыг Белтешазар хэрвээ сонссон бол түүнд боломж ирж болох байсан баг. Гэвч тэрээр бол энэ их бурхны сануулгыг сонсоогүй. Бурхан бүхнийг үдирддэг, бурхан хаадыг тогтоодог, ямар хаанчлал хизээ гарч өгөх гэдгийг тэрээр мэддэг гэдгээ энэ үйлдэлээр харуулж ирсэн. Гэтэ дэлхийн төгсгөлийн үеийн үйл явдлыг бурхан үдирдэж байгаа, зохицуулж байгаа гэдгийг энэ түүхээр бид ажиглаж болох юм. Даниэл номын 5-6 дугаар ишлэл дээрээс ингэж хэлсэн байна. Гэнэт хүний гарын хуруугнууд гарч ирэн Дэнлүүний эсрэг талд хааны ордны ханы шаваасан дээр бичиж эхэлсэн гэж хэлдэг. Хаан бичиж байгаа цорын гарын арыг харваа. Тэгэхэд хааны царай цонхиж бодлууд нь түүнийг түгшээсэн. Ташааных нь үе мөчн суларч өвдөг нь чичилж эхэлсэн. Түүний уншсан үгийг тайлж өгсөн Даниэл юу гэж тайлсан бэ гэхээр бол удахгүй чиний цаг үе өнгөрж байна гэдгийг мэдүүлж өгсөн. Тэрээр инхүү найрлж явах үед нь Сирийн хаан Ефрат мөрнийг Вавилоны яг голоор нь дайрж явсан Ефрат мөрний усыг өөр тийш нь чиглүүлсэн байсан. Ингээд ус таталсан үед нь хотын доогор орж ирэн Вавилоныг эзлэн авсан ийм үйл явдал болсон байдаг. Энэ үйл явдал бол дэлхийн төгсгөлийн цаг үеийн үйл явдлыг илэрхийлж байгаа. Гим нүгэлтэй бузармаг хүмүүс амьдралдаа хит их автагдан баяр найр хийж энэ дэлхийгээс тасалсан байх үед нь Бурхны гамшиг тэр хүмүүстэр ирнэ гэж хэлж байгаа. Исая номын 44-ийн 27-оос 45-ийн 1-р ишлэлдэр Вавилоныг хэрхэн эзлэх тухай өгүүлсэн байдаг. Би тэнгисийн усанд хандан айлдсан. Харагтун би та нарын голуудыг ширгэнэ гэж хэлсэн. Энэ зүгнэл биелэлээ олсон байна. Илчилт номын 16-гийн 12 19-р ишлэлдээс 6 дахь аягтай гамшиг бууж ирэх үед агуу Ефрат мөрөнд асгсан ус нь ширгвэ гэж хэлсэн. Ингэснээр нар мандах зүгээс ирэх хаадад зам бэлтгэх болно гэж хэлсэн. Тэгэхдээ дэлхийн төгсгөлийн цаг үед яг л Библийн түүхүүдэд болж исэн үйл явдлууд дахин биелэлээ олох болно. Илчилт номын 16 дахь бүлгийн 12-19 ишлэлээс агуу хот 3 хэсэг болон хуваагдаж үндэстнүүдийн хотууд нурав. Агуу их Вавилон Бурхны өмнө дурсагдсан учраас Бурхан өөрийн догшин уур хилэнгийн дарсны аягийг түүнд өгөө гэж хэлсэн. Тэгэхээр энэ юг бэлэгдэж байгаа нөхдөр бол дэлхийн төгсгөлийн үед хүмүүс үннийг сонсох, үнний сануулгыг мэдэх боломжтой байгаа боловч гэсэн бидний зааж байгаа семинартай адилхан иймэрхүү семинарыг Библийн үнэн сануулгуудыг сонссон боловч гэсэн үлдээ болсон. Өөрсдийн амьдралд хит их анхаарал хандуулсан, Бурхныг доромжилсан, сануулгыг үл хайхалсан. Тийм амьдралаар амьдрах болно гэдгийг хэлсэн. Ишлэл номын 16-16 дахь ишлэлээс тэд хаадыг еврейгээр Армагедон гэдэг газарт цуглуулва гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Армагедон гэдэг нь бол Мегид уулыг бол хэлсэн ийм үг байна. Тэгэхээр энэ бол нэг дэлхийн төгсгөлийн үед их том хэмжээний дайн тулаан эсвэл зарим нэг хүмүүсийн зөвгөнж байгаа дэлхийн 3 дугаар дайн болно гэсэн
ийм утга санааг Библи хэлсэн болов уу гэж ярьдаг. Гэвч хэрвээ бид бүхэн энэхүү түүхийг, энэхүү зөгнөлийг хуучин гэрээний түүхүүдтэй харьцуулан үзэх юм бол Армагеддон гэж хэлээд байгаа энэхүү газар болох тулаа нь юун тулаа юм бэ гэдгийг илүү их ойлгох боломжтой болно. Библиэлд нэгэн гайхамшигтай түүхийг бол бичсэн байдаг. Бурхны ард түмэн нэг хэсэг нь хурам шүтэн шүтдэг, баалж шүтдэг болсон байсан. Харин тэгтэл бол Бурхны үннийг сахидаг хүмүүс цөөхөн боловч гэсэн үннийг сахисан хийвэр байсан. Тэгээд Бурхан Илия гэдэг хүнийг дуудсан. Тэрээр бол одоо Бурхны талд зогсон тэнгэрээс бол одоо гал буулгаж өргөсөн тахлыг шатааснараа аль нь яг жинхэнэ Бурхан болохыг бол үзье гэж Баалын хүмүүсийг урайлан дуудсан. Ингээд бол нэгэн уулын оройдор, Кармел уулын оройдор тэд бол цуглан тэгээд Баал зориулсан тахлын ширээг нэг бэлдсэн, жинхэнэ Бурханд, бидний эзэн Бурханд бэлдсэн нэгэн тахлын ширээг босгосон. Ингээд хоёр тал тахлын одоо өргөлүүдийг тавиад тэгээд Баалын хүмүүс бол өдөржингөө өглөн савхуулан орой болтол эзнээ дуудан Баалаас бол тэнгэрээс гал буулгаж тахлыг нь хүлээж авахыг хүссэн. Гэвч тэдний Бурхан амьд биш учраас гал бууж ирээгүй. Тэд өөрсдөө зүсэж, орилж чанлаж янз бүрийн ёслол үйлдэж байсан боловч гэсэн юу ч тохиолдог. Харин гэтэл Илия бас жирэн тэрээр харинч дээрээс нь бол олон торх усыг бол асгуулan Бурхан байдаг гэдгийг нотлохын тулд тэрээр тэнгэрээс эзэн Бурхан минь бид таны хүмүүс, та энэ хүмүүст өөрийнхөө агуу үннийг мэдүүлж өгч байгаа гэдгийг харуулаач хэмээн дуудах үед тэнгэрээс гал буун ирж тахлыг нь шатаасан байдаг. Энэ үед бол 3 жилийн туршид бороо ороогүй. 3 жилийн туршид Бурхан байхгүй мэт байсан тэр ангасан цангасан газар нутагт хүмүүсийн зөв сэтгэл дээр яг л ариун сүнсний хор бороо буюу Бурханд итгэл нь бууж ирсэн мэт ийм үйл явдал болсон. Гэхдээ дэлхийн төгсгөлийн цаг үед ч гэсэн яг л ийм үйл явдал болно гэж хэлж байгаа. Энэ бүх гамшигуудын эцэст хүмүүс би нэг бол Бурханыг дагна, нэг бол муу эрийн сүнс буюу энэ дэлхийн бузармууг дагна гэсэн ийм сонголтыг хийх цаг үеийн тухай хэлж байсан. Ишил номын 7-аас 7 дугаар бүлгийн 1-ээс 3 дугаар ишлээс үүний дараа би дэлхийн дөрвөн өнцөгт зогссон. Газар дээрч, тэнгис дээрч ямар ч модон дээр салхилуулахгүй тулд дэлхийн дөрвөн салхийг барих дөрвөн тэнгэр элчийг харваа гэж хэлсэн байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бол Бурхан энэ дэлхийн үйл явдлыг зохицуулахын тулд дэлхийн дөрвөн өнцөгт байгаа салхийг тэнгэр элчнэрээр хамгаалуулж зогсоож байгаа гэж хэлсэн. 6 дахь гамшиг энэ дэлхий дээр буухаас нааш Бурхан энэ дэлхий дээрх үйл явдлуудыг зөнд нь орхихгүй, хаяхгүй гэсэн. Харин 6 дахь гамшиг тохиолдох үед хэн Бурханы талд зогсож байгаа, хэн Бурханы талд зогсохгүй байгаа вэ гэдэг нь тодорхой болсон тэр цаг үед Бурхан энэ дэлхийг хамгаалсан хамгаалтаа зогсооно гэж хэлж байгаа. Цаашаа үргэлжлүүлэн Илчил номын 7 дугаар бүлэг дээрээс би мөн амьд Бурханы тамхтай өөр нэгэн тэнгэр элч нар мандах зүгээс гарч ирэхийг би харваа гэж хэлсэн байдаг. Газар тэнгист хөнөөл учруулах хэрэгтэй. Дөрвөн тэнгэр элчид хандан тэрэл чанга дуугаар хашгиран Бурханыхаа боолуудын духан дээр биднийг тамга далтал газарч, тэнгисч, модондч бүх хөнөөл учруулах хэмээн хэлсэн байсан. Гэхдээ 6 дахь гамшигын үед бол Бурханыг дагах хүмүүс нь Бурханыг дагдаг гэдгээ бүрэн баталгаажуулсан байх болно. Харин Бурханыг даахгүй хүмүүс нь аль хэдийн сонголтоо хийж хизээч дахин Бурхан руу эргэж очихооргүй тийм шийдвэрийг гаргасан байх болно. Тэр цагийг хүртэл тэнгэр элчнэр энэ дэлхий дээр хүмүүсээ хамгаалсан зовлонгоос гэтлэгсэн хийвэр байх болно. Илчлэлт номын 20 дугаар бүлэг дээрээс бурууг үйлддэг нэг нь буруугаа үйлцэл байг. Бузармуу нэг нь бузармуу чигээрэл байг. Зөвхт нэг нь зөвхт байдлаа хэрэгжүүлсэл байг. Ариун нэг нь өөрийгөө ариунаар сахисаал байг гэж бол хэлсэн. Есүс харагтун би удахгүй ирнэ. Би хүмүүлд үйлцснийхэн дагуу буцаан төлөхийн тулд миний шагнал надтай хамт байна гэж хэлсэн. Есүс Христ бидний өөртөө дуудаж бидний хийсэн гэм нүглийг уучлан өршиж өгөө гэж дуудаж байгаа. Түүний хүлээн зөвшөөрөхөд л хангалттай.
Бид бүхэн бузар муу гим нүглээс салахыг хүсэж би гим нүгэлтэй юм байна гэдэг хүлээн зөвшөөрж би энэ гим нүглээс салмаар байна гэх үед Есүс ирнэ. Одоо хүлээж авч бидний хүлээж авч дахин ирэх үедээ бидний мөнхийн амьд шагнана гэжэлсэн. Есүс би удахгүй ирнэ гэж тэр амлаж байгаа. Би хүн болгоны хийсэн үйлдэлээс болон хүн болгоны гаргасан шийдвэрийн дагуу би шагналаа өгөхөр ирнэ гэжэлсэн. Ишлэл номын 22 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлээс харагтун би удахгүй ирнэ. Энэхүү номын иш үзүүлгийн үгсийг сахигч нь ерөөлтөө гэж тэрээр хэлсэн байдаг. Энэхүү зөвгнөлт өгсөн сануулгыг сонсон. Амьдралдаа энэхүү сануулгыг сахин биелүүлж байгаа хүмүүс ерөөлтөө буюу мөнхийн амийг авах болон мөнхөд эзний хайр ивэлээр амьдрах боломжтой гэж хэлж байгаа. Ийхүү 7 дахь гамшиг хамгийн сүүлд буужилж байгаа. 7 дахь нь аягтайгаас агаалт асгав. Сүм дотроос синтенээс энэ дууслаа гих чанга дуу гарваа гэжсэн. 7 дахь гамшиг болох үед дэлхийн төгсгөл буюу энэ дэлхийн хүмүүс аль хэдийн шийтгэл шагналаа авах тэм цаг үедээ золгоно. Илчилт номын 16-гийн 18-аас 20 дугаар ишлэлдээс цахилгаан гялбаж, дуу гарч, аян бууж, газар асар хүчтэй хөдлөв. Урд болж байгаагүй тийм хүчтэй тийм агуу газар хөдлөлт болов. Агуу хот 3 хэсэг болон хуваагдаж үндэстнүүдийн хотууд нурав. Агуу их Вавилон Бурхны өмнө дурсагдсан учраас Бурхан өөрийн догшин уур хэлэнгийн дарсны агыг түүнд өгвөө. Арал бүр зүхтэж уулс олдсонгүй. Нэг таланжинтэй асар том мөндрүүд хүмүүсийн дээр тэнгэрээс буухад мөндрийн гамшигаас болж хүмүүс Бурхныг доромжлоо. Учир нь үүний гамшиг үлэмж агуу байлаа. Ийхүү 7 дахь гамшиг болох үед дэлхий дээр бол дэлхийн сүрэл бий болсон. Гим нүгэлтэй хүмүүс агуу том мөндрөн цохиулж өгөж байгаа ийм дүр зэрэг гарч ирсэн. Энэ бол дэлхийн төгсгөлийн гим нүгэлтэй хүмүүсийг бүрэн мөсөн устгах ийм төгсгөл байх болно. Иремья номын 25-33 дугаар ишлэлдээс тэр өдрийн эзнэр хядуулсан хүмүүс газар дэлхийн нэг адгаас нөгөө хүртэл байна. Тэдний төлөө гашуудахгүй, тэднийг цуглуулахгүй, оршуулгачгүй гэж хэлсэн. Цаашаа үргэлжлүүлэн тэд газрын гадаргуу дээр ялгадас мэд болно гэж хэлсэн. Тэд хаасаагүй тархан хаягдсан байх болно. Өхөж сүрсэн, сүнсэн байх болно гэж хэлсэн. Тэр хүмүүсийн төлөө хинч гашуудахгүй, хинч ирж хайхгүй гэж хэлсэн. Илчлэлт номын 6 дугаар бүлэг дээр дэлхийн хаад агуу хүмүүс мянгатын дараа нар баячууд хүчтнүүд боол хийгээ чөлөөт хүмбэр агуу болоод уулсын хавцад нуугдцгаач. Уулс ба хадан зохионуудад хандан бидний дээрээс унаж биднийг синтез залрагчийн нүүрнээс хурганы уур хэлэнгээс далдлаач хэмээн уйлдах болно гэж хэлсэн. Тэдний уур хэлэнгийн агуу өдөр нь иржээ. Хэн ийм аимшигтай зовлон тэсэж чадах вэ? Тэгэхээр энэ дэлхийд аль хэдийн энэ 7 гамшиг асгараад эхэлсэн байна. Бид сүүлчийн буюу 6 дахь аяган дээр явж байна. 7 дахь аяг удахгүй асгарах гэж байна. Тийм учраас энэ дэлхийн зовлон гамшигтай зовлон үүрсэн. Тэгээд Иесус Христийг ирэх үед бол айж санаа зовж биднийг хад асга дарж алаасай. Бурхны тэр агуу оршихугаас нуугаасаа гэж зогтож байгаа тийм хүмүүс бити байгаасаа хэмээн эзэн хүсэж бидэнд уриалгаа өгч байгаа. Биднийг сануулж байгаа. Та бүхэн зөв сонголтоо хийж үннийг дагаж бузар муугаас холдооч хэмээн эзэн уриалан дуудаж байгаа. Тэгээ эзний ирэх гэж байгаа цаг удахгүй мүдгүй болсон байна. Та бүхэн сонголтоо хийж эзнийг дагахыг бид та бүхэнд уриалж байна. Тэр аимшигтай, гамшигтай өдөр та бүхэн эзнийг хүсэн хүлээж баяр баясгалантай байх болтугай. Энэ бүгдийг та бүхэн сэтгэлдээ бас болгон үзэж зөв шийдвэр гаргаасаа гэж хүсэж байна. Бурхан танд ивэх болтугай.